Гадаадын сурагчдын хятад бүх шатны боловсрол эзэмших хэрэгжих хангах зорилгоор Орон хот дэлхийн улс орнуудад нээлттэйгээр бага дунд ахлах сургуулийн болон хөдний бэлтгэлэнгийн эсэлтийг жил бүрийн 3 дугаар сараас эхлэн авч байна. Эсэлтийн бодлогын дэлгэрэнгүй мэдээлэл 1. Бүртгүүлэх нөхцөл 1. Бие сэтгэлийн эрүүл мэндийн байдал сайн, ёс суртахууны зөв төлөвшөлтэй, ямар нэгэн зөрчил зохисгүй зан үйлийн бүртгэлгүй байх, халдварт өвчин, удамшлын өвчин болон хүнд мэс заслын дараах үлдэж хөндрөлгүй байх, ховийн 10 чиврийг сайн сахих дадгаалтай байх. 2. Энэхүү эсэлтийн журамд заасан тухайн боловсролын шатны нас болон боловсролын шаардлагыг бүрэн хангаасан байх. 3. Иргэншлийн шаардлага, сурагч нь гадаад улсын иргэн байх. 4. Бичиг баримтын шаардлага. Сурагч өөрийн нэр дээрх хүчинтэй хугацаа нь 3 жилээс доошгүй гадаад паспорттай байх. Гадаад паспортын мэдээлэл тодорхой, гэмтэлгүй, засвар өөрчлөлт оруулаагүй байх. 2. Бүрдүүлэх материал. 1. Сурагчийн өөрийн гадаад паспорт. 2. Сурагчийн эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчийн гадаад паспорт болон хүчин төгөлдөр иргэний үнэмлэлийн хуулбар. 3. Сурагчийн төрсний гэрчлэг. 4. Сурагчийн өмнө нь суралцж байсан сургуулиас олгосон суралцлагын тодорхойлолт. 5. Малгайгүй сүүлийн үеийн 1 инчний хэмжээтэй чээж жураг 4%. 6. Алуун ёсны эмнэлгийн байгууллагаас олгосон гадаадын иргэдийн эрүүл мэндийн үзлэгний гэрчлэг болон вакцин хийлгсэн бүрэн бүртгэл. 7. Насанд хүрээгүй сурагч хятад суралцах үед асран хамгаалах эрх олгосон итгэмжил. 3. Төлөвлөргүй стандарт. Эсэлтийн төлөвөр нь нээлттэй ил тод зарчмыг чанга мөрдөнө. Бүх төлөвлөргүй улирал болон жилээр тоочин авна. Нэмэлт далд төлөвөр байхгүй. 1. Үндсэн сургалтын төлбөр. Бага сургуулийн нэг сурагчийн улирлын төлбөр 2500 юань. Дунд сургуулийн нэг сурагчийн улирлын төлбөр 3500 юань. Ахлах сургуулийн нэг сурагчийн улирлын төлбөр 5000 юань. Хөлний бэлтгэлийн ангийн нэг сурагчийн улирлын төлбөр 3700 юань. 2. Үйлчилгээний шинжтэй нэмэлт төлбөрүүд. Дотор байрын төлбөр, орчин суух зөвшөөрлийн төлбөр, эрүүл мэндийн шинжилгээний төлбөр, ослын даатгалын төлбөрийг холбогдох сантратын дагуу боттойгоор тоочж авна. 3. Сургуулийн бусад зардал. Сурах бичгийн төлбөр, хоолны зардал, сургуулийн дүрмт хувцас, ордерний хэрэглэл, HSK хятад хэлний төвшний тогтоох шалгалтын бүртгэлийн хураамж зэрэг зардлыг бодит гарсан хэмжээгээр тоочно. 4. Тэтгэлгийн бодлого. Орон хот нь гадаадын сурагчдыг хичээллэх идэх үедээ амжилттай суралцахыг дэмжих зорилгоор засгийн газрын тэтгэлэг олгоно. Тэтгэлгийг хичээлийн жилээр үнэлж тогтооно. Сар бүр олгоно. Жилд 10 сарын хугацаанд олгоно. Өвөл зүүнний амралтыг багтаахгүй. Тэтгэлэг олгох үнэлэлгээнд сурагчийн нийт үнэлэлгээний дүнг гол үндэслэн бодно. Үүнд хичээлийн дүн, хичээлд оролцсон байдал, өдөр тутмын зан төлөв, нийтлэг чадвар зэрэг үзүүлэлтийг хамруулна. 5. Бүртгэл болон эсэлтийн үйл явц. 1. Зөвлөлгөө авах, чаг товлох. 2. Материал бичиг баримт бүрдүүлэн өгөх. 3. Материал хинэн шалгах, үнэлгээ хийх. 4. Эсэлтийн холбогдох журам, бичиг баримтын ажиллагааг гүйцэтгэх. 5. Эсэлтийн мэдэгдэл авах.